Өсөө фокус амьдрал сайн гэж найдаа өөр нэг өдөр өөр нэг рост их орд. Тийм ээ энэ удаагийн ингээд нэг оролцогчоор аашаасан хонхын ордаа. За өөрчлөөс хонхын ордыг рост их юм хэдүүлээ миний жижиг апдейтүүдийг ярилцъя. 2 сараас ингээд би вебсайт officially бүгднийг шинжилнэ. Тэгээд ялчгүй ингээд нэг төлбөрийг өөрчлөхөөр ингээд авдаг болдог ч юм. Тэгэхгүй бол ингээд цагаа бүгэлчээд надаа өр дээр ингээд хэлэхгүйгээр алга болчиход их юм. Би уул цагаа бэлтцсэн ингээд байж байгаа шүү дээ. Тэгээ ямар ч лээс нэгнийхэн цаг ингээд хүндцгээ заа 2 сараас. Тэгээ ямар ч лээс personal reading ингээд 2 сар хүртлээр зүгээр авдгаар аавъя. Вебсайт руу орлоо уншлагын төрлөө сонголоо миний нээлттэй байгаа цагийг package bookлээл. Тэгэл ингээд матч болоод би тэгээ шууд утасны дугаар руу чи ингээд хай уншлагаа ингээд яаж байна нэтрээгээд хэлдгээрээ хэлэн тэгээ утасны дугаар ингээд зүг бүглөөрөө хэрвээ гадаад утасны дугаартайгаа бол имэйлээ зүг бүглөөд имэйлээрээ амар сайн ингээд чек ин хийцгээ шүү заа. Тэр нь бол баг Google Meetings-ээс илүү баг зүг Instagram-аар баг шууд видео кол хийсэн чинь ингээд баг шулуух юм болол гэж би бодоод байгаа. За тэрийг тэгж аа нэг гоё шээ. Тэр болоо зүгээр хуучин аргаараа л хэдүүлээ ингээд механиктаа л явъя заа. Хувьчлага хүмүүс нь тэгээ ямар ч лээсэн тэр вебсайтаас яана вэ өөртөө уучруулад яачин. Тэгээ миний reading-ийг таалагдсан гэж найдаа. Тэгээ өөрхөн л явж л хэлээ штэ. Тэгээ соосоо таарууд ингээд сургалт ингээд юу гэх юм маргааш ямарчлаас нэг хүнд орохорсон 100 ч ихтэй ер нь сургалт хийж яхад гоё байсан доо. Ер нь тэгээ буцаад ер нь бас яг тэр нэг гоё мод бас ирч хүчлэг ингээд нэг орж байна. Тэгээ ингээд юу гэх сургалтын болохоор ялч би ингээд нэг 5 цагийн 2.5 цагаар нь хувааж байгаа. 2.5 цагт нэг түүх documents яг тарот гэж яг юу өдөр ингэ үзчихэд үлдэл 2.5 цагт өөрийнхөө яг зүүн бэлгийг яаж ашиглах юм яаж энерги цэвэрлэх юм гэдэг юм ингээ орж байгаа шүү. За тэгээ ингээ нэг total price нь 400 мянга тэгээд хэдүүлээ яг гоё өдрийн цагаар гоё нэг сургалт авч байгаа үнтэй нэгэд би бол яг нүүр тулаад уулзаад нэг жижиг миний нэг дуртай favorite газар нэг кофе унгаа ч юм уу те нэг chill газар гэвас яач бол сургалт ороход илүү өөр бүтэмжтэй болчихгүй да. Тийм онлайнаар ерөн сургалт орсноос баг энэ илүү гоё ч юм шиг санагдчихлаа л да. За тэр яг хомхын орд өрөөс тий заа. Хомхын ордны хүн болгоос нэг зүйл ингээ асуугаад үзээрэй заа. Чи хэр зөрүүд вэ гэд. Тэнгүүт нь тэд нар чамд ингээ нэг оймсоо готалтайгаа үзүүлэн заа. Юу вэ гэвэл штэ те Nike оймстай Adidas-ын готалтай шаадаг ч юм уу те. Тий яг тийм л ингээ зөрүүд бачкана штэ. Яг бол тэд нар өөрсдөө үргэлж онцгойгоор мэдрэхийг хүсдэг байхгүй юу да. Тийм ихтэй нэг онцгойгоор ингээд нэг мэдрэх угаасаа хүн болго өөрсдөг нэг ер нь онцгойгоор мэдрэхийг хүсдэг шүү дээ. Гэхдээ эн чинь нэг ямар нэгэн чадвараараа, ухаанаараа тий авьяасаараа нэг онцгойр нүг хийсэж өөрийгөө хэр мэдрэл модоо сэтгэхээр ингээд онцгой байна гэдгээр өрсөлдөөн бол анханасаа байгаагүй шүү. Окей. Яад гэд би ингээд хэлж байгаа үл шүү дээ. Ингээд би хомхын орд мангар олон хүмүүсээс ингээд анзаарч байсан заа. Пистанер ингээд нэг таадас ингээд сална шүү дээ тий. Ягаад ингээд нэг салж байгаа гэж тэр хүн ингээд нэг өөрийгөө special pista гэдэг мэдрүүлэх гэдэг ингээд чамаас салж байгаа байхгүй юу тий. Би чиний харьцаж ийсэн хүмүүсээс шал өөр хүн тий. Би салуу салсан шиг салтай. Emotionally detachment гэж мэл тий. Гэхдээ үүндээ ингээд орой ингээд нэг гэрлөг ороод муураа тэрэл үйлчлэл байгаа штэ тий. Үнэн л үстэй. Тиймээс ингээд хомхын ордныхаа анханаас онцгой байгаагүй байхгүй юу. Чи зүгээр л нэг random хүн байсан өөрийгөө онцгой гэж бодож байгаа тий. Тэнийг өста тий. Тэгээ уусаа юу гэдэг чинь ингээд нэг юм хамгийн оюуны коэффициент багтаа хүмүүс л бид нар өөртөө хамгийн ухаантай гэж боддог шиг хомгийн хоёртныхан болохоор өөртөө хамгийн ухаантай би бүгдийг мэдж байгаа гэж бодож байгаагаар өөртөө хамгийн юу ч мэддэггүй нөхгүй юу. Тэгээс энэ бол хомгийн ордныхны дараачийн асуудал гэж ойлгож болно. Тэгээ уусаа хомгийн орд чамаас ингээд нэг салыг салаагүй маа тий. Сайндаа ч нэг хомгийн орд нэг юу гин нэг хөрхий зайлвал өөрсөнд нь бас нэг цаг хугацаа хэрэгтэй л гэдэг юм билүү тий. Нэг эм орох ч юм уу нэг өөрийгөө нэг өрөөндөө цоочлол те ингээл нэг ажицэг царилж нэг Instagram, TikTok ухацаа хэрэгтэй дэхгүй. Гэтэ Instagram, TikTok ухачаад буцааж ингийн амьдралдаа гарч ирнэ штэ. Тэгсээр л 1 жил болоо шаачтай байхгүй юу. Тэгвэл гайхаа шаана үсттэй. Бистаа хүмүүс ингээд юу гэх амар муухай ингээд хүн өөртөө цаг гаргаал ингээд байж хахад намайг хайдаг маядаг те дандаа өдрийн төгсгөл би ингээд ганцаарсараа таардаг би дахиж хинтэй ч ингэж нийлэхгүй мэлгүй солиорч байгаа штэ. Яг үндэ чи гэртээ 1 жил атцаа яаж байгаа юм бэ те 1 жилийн хугацаанд чи ингээд чинь салсан хүн чи ингээд хүүхдтэй болох хугацаа болцоо байгаа байхгүй юу. Тиймээс ингээд хомхын ордных ингээд өөрсөндөө space өгжүүл жоохон бас ингээд баланстай space өгөөрэй. Тэгэхгүй бол ингээд штэ те чиний салсан гэж ял хийзээ ингээд юу гэх та найзтай чи ингээд ирэхэд хүүхдтэй болсон байгаа байхгүй юу. Тиймээс ингээд хомхын ордных нь ингээд нийлэхэд те гарч ор явж шоод те бас ингээд нэг амьдралчаас ингээд гоё штэ. Амьдралыг чи ингээд нэг хизээч битгий ингээд нэг богинохын ингээд нэг гэж харж байгаарай окей. Тэгээ уусаа дараагийн ингээд нэг кейс хомхын ордныхын ингээд нэг toxic ex байхаар бол яг ямархуу байдаг вэ гэдэг хэдүүл ингээд нэг ярилцъя заяа. Тэ тэд нар чам дандаа чамаа ингээд avoid тэн тэ. Тэгээ уусаа basically хомхын орд гэх юм бол nickname дээр нь
avoidant attachment style гэдэг нэрийг өгчих заяа. Угаасаа чамаас үргэлж avoid юм заяа. Тэгээ тэнийг стандарт ингээд нөгөө юу гэх одоо нэг өөрийгөө ингээд нөгөө чамаас ингээд холдуулж аз тий баяртай тий би чамтай хамт ингээд байхгүй гэж мэ тий. Гэтэ стайг салсныхын дараа гинт ингээд анзаарч шатдаг тий. Би ч гшаасаа би яг үндэ хайртайсан байна гэд яг ингээд нөгөө зүрэл чам дээр ирсээр л чайл хэзээ амьдралаа бодцсон л ингээд байж идэг л ингээд нөгөө нэг одоо гэмбис заяатай одоо хөв тавилан гэх юм уу. Энэ дэр бол ингээ хомхын ордонх ингээ гарч ирж байгаа. Тэгээ ингээ би бас ингээ анзаарсан байхгүй юу. Манай хамгийн сайн найз ингээ нөгөө нэг хомх. Тэгээ цааш ингээ нөгөө би яг жилийн өмнө ингээ хомхын ордыг рөөст хийж явах тайлжсэн нөгөө муураараа нөгөө нэг хүүхдэд харуулдаг хэвээр. Тэгээ би бас ингээ нөгөө найзаа гайхдаг байхгүй юу. Манай найз ингээ нөгөө эхнэр нь болохоор ингээ нөгөө жинлүүр. Тэр нэг яг нэг юм хоёр ингээ таарсан байна да. Тэмүүтэ ингээ нөгөө би яг боддоо шүү. Энэ хоёр хэрэг хэрэлдэхээр болоо заа. Манай найз яг яадаг бол одоо уусаа нэгэнд нэг гэрт амьдарч байгаа штэ. Тэгээ ингээ манай найз одоо жишээлбэл нэг цэцэг царилаад 0-доо нэг 2 цаг суудаг ч юм уу. Тэ скол ингээд ер нь баг ихнэр нь харагддаг бах те. Тэгээ ер нь харагдуулах гэж төрсөн орд гэвэл хомх ингээд бас байж магадгүй баха. Тэгээ уусаа нөгөө гарууч ингээд нөгөө юу гэх юм 12 ордны хамгийн зүрүүд нь واخгүй юу. Тий үхрийг та зүрүүд гэж бодож байна. Үгүй заяа. Хомх байдаг واخгүй юу. Яагаад гэж хомхын ордынхаа нэг шийдвэр гаргах юм бол that's my fucking шийдвэр гэж явдаг байхгүй. Гэхдээ тэр шийдвэрийг хизээч бодоогүй зүгээр random байдлаар хийсэн шийдвэр байхгүй юу. Тэгээ тэрийг нөгөө шийдвэр гэж ингээд яваад ингээд артлын ингээд үр дүнгийн хараагүй явж байгааз. Тэгээ ингээд дандаа ингээд нөхцөлөл ингээд сүрлээл ингээд яваад байдаг байхгүй юу. Тэгээ бас ингээд боддоо шүү дээ ингээд нөгөө хомхын ордынхын чинь ингээд дандаа шинийг сэтгэдэг хайр гаргийн ингээд майндтай байдаг шүү дээ. Гэхдээ ер нь бол ингээд нөгөө хомхын ордынхаа хамгийн ихээр шүү дээ те роботтой суух магадaltaй стандарт гэж магадгүй бах те. Одоо ч угаасаа технологи хөгжиж байгаа тий. Хонхын ордынхан чинь ингээл нэг юм traditional юм дургуй штэ тий. Ингээл нэг юм бие махбодын хүрэлцэн дургуй штэ. Тэгээс ингээ яг роботтой ингээ сууч магадгүй хаа. Тэгээ технээсээ авахуулаад ингээ нэг хиймэл оюухантай ингээ нэг өөрийнхөө ideal character-ыг бүрдүүлээд гэрэлсэн стандарт ингээ нэг юу гэх Японоор дүрэн байж штэ. Тэр хүмүүсийн дийлэх нь баг хонхын орд бас байж магадгүй шүү. За тэгэхээр юмыг ээж өгдгөө заяа. Дараачудаа штэ тий. Жоо хонхын ордны X-ийг хараад үзээрэй зөв чамаас салаад ингээл нэг амар имзэг дийлбэ болсон тий. Тэгээ гэтээ гаднаагаас гаруулахгүй штэ. Тэгээ гарууч нөгөө нэг юм дотоод эмошн ингээд нөгөө нэг царайгаараа дарахтай амар сайн нэг юм царайны хөврөлгүй штэ тий. Гаднаа бол ингээд зүг зүгээр тий. Гэхдээ дотор амар шанчиж магадгүй баг шүү хомхын ордны X чинь. Тиймээс хаяад очиж нэг аргатчаараа тий. Эвидээ мэдрэл феста нэрэ чи өөрөө л тэнэг байсан штэ. Чи бол өнөөдөр гайгүй байсан бол би чамаа ингээд тоох байлаа штэ гэж нэг жоохон аргатчаараа заа. Тэгэхгүй бол нөгөөд чи ингээд нэг гүччихэж нэг роботтой сууж магадгүй, хүүхэлдэйдээ сууж магадгүй, секс тойтойгоо суучж магадгүй. Яад бол тэд нар онцгой байхыг хүсдэг болохоор гэж. Найзах нь хүртэл онцгойх хэрэгтэй штэ тий. Бас ингээд нэг айс ингээд чек ин хийчих хэрэгтэй байхгүй шээ. Тэгээ ингээ хонхын ордны токсик гэсэн чинь дараа чинь ингээ мэдрэл мотой зан юу вэ л шүү дээ. Тэг ингээд угаасаа ингээ нөгөө царайны ямар ч ингээ нөгөө реакшнгүй байж байгаа. Тэгснэ угаасаа эмошн ингээ нөгөө хаг ингээ дарцсан. Тэгснэ ингээ нөгөө тэнэг фит стандарт те намайг харгадаг шаадаг те. Чи яг юу экспект хийгээд байгаа бэ гэж. Хүн чинь бол ингээ аргадуулж мардуулахаар бол нэг гоё ингээл те гоё эмошн гаргаал үгээ хэлээл те. Чи намайг ингэсэн болохоор ингээ нөгөө би чам нэг гонцон шаадаг штэ. Хом болохоор ингээ нөгөө ингээ төлөөж шаадаг те. Яг ингээ царай нэг юм. Тэг ингээ яг ингээд нэг тэнэг стандарт намайг тань гшаасаа намайг уншаашаасаа намайг яагаад ийм мэдрэмжтэй байгааг таадаа гэж мэ тий тэнэг лалрууд ингээ тааж ингээд нэг тоглоом шиг тоглож моглоошаа тий бас ингээ болохгүй байхгүй да хонхийнхаа тэг уусаа ингээ нэг юу юм бас ингээ нэг toxic X гэдэг хонхон ингээ рөөстэйсэн шиг бас ингээ нэг хонхийнхан биш тий ингээ яг ярих юм бол хилэнцээс илүү штэ тий удаан хугацаанд боддог байхгүй тий чамаас салан заяа тий Хэлэнц чинь нэг 10 жилийн дараа гарч ирж байгааз хээ хоёлаа дахиад нэг оролдож үзэх юм гээд хомх магадгүй 30 жилийн дараа гарч магадгүй ордохгүй юу тий яагаад үл ингэж штэ тий яагаад хэрэлцэн яагаад салснаа 30 жил ч гэсэн бодож магадгүй ордохгүй юу тий угаасаа амар тэнэг байгааз тий хомхын дандаа тархин ингэж ажилладаг за 2 дээр нэг нь 2 тэнцүү 5 гэж боддог тархитай байхгүй юу ийм мэдрэл мотой тархитай байхаар чи ингээд нэг ганц би ингээд нэг байхгүйгээ хайчих тийм үсттэй тэглээч угаасаа ингээд бас ингээд дараа чи ингээд нэг кейс ихгүй юу Ямар нэг юм дээр ч тэ хүнтэй ингээд нэг харилцснаа хүнд өөрийнхөө ингээд айдааг ингээд ойлголоод ингээд чи яасан би яасан гэдгийг хэлнэ гэдэг чинь бас нэг хөөхөө ингээд нэг юу шаарднаа да нэг юм ухаан шаарднаа да. Тэгээ тэр ухааныг ингээд нэг сурахгүй байж ч тэ ингээд нэг салтаагаа дэлгээл тэ намайг ойлгоо аашаасан байж болохгүй байхгүй юу окей. Тэгээ оос ингээд нэг сингл ингээд хомгоодд ингээд хэлэхэд ч тэ та яагаад сингл байгаа гэж. Яагаад бол чи гэрээсээ гардгуу мууртайгаа өдөр болгон цэцэг царайлаа сууж байгаа. Тийм. Чиний заяаны хань чинь чиний хаалгын нүдэд ингээд нэг ирэхгүй
Эсвэл чиний зайн чинь чиний ингээд нэг Roblox ингээд тоглож байхад сайн уу хоёлаа танилцъя, маргааш уулзъя гэж хизээч ингээд бичихгүй байхгүй юу. Тиймээс ингээд нэг single байгаа хугуудтай ингээд хэлэхэд ч тийм гарч ингээд пив уучж байгаарэ, тэгээ боулинг бас ингээд тоглож байгаарэ, цэцэг царилэг гэртээ байж болохгүй шүү заа. Тэнгүүтээ ингээд нэг хүүхэн мөхөнтэй танилцахтаас ингээд нэг single хонхуудаас нэг аятайхан байх хэрэгтэй байхгүй яг ингээд аар нь бол ингээд Schwarzenegger шиг ингээд яг түлээ царайтай байж болохгүй байхгүй юм чаас хайдаас царайны урал хэрэгтэй шүү дээ. Хүүе бүсгүй гэж мэл те. Бас гайгүй pick up line хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйтэй ингээд single хонхууд ингээд байхгүй. Oceans are blue, roses are red, I have 5 fingers, I give you 2 гэдэг ийм мэдрэл муутай pick up line та байхаар ч чамаа хин тоодын тийм үсттэй. За окей ямар ч байсан ингээд иймэрхүү жижиг мини roast байлаа. Тэгээд ямар ч лсэн ингээд нэг таад мэн тэгэл намайг өдөр болго YouTube дээр хардаг байсан тэгэл жаргалтай байгаа зү тий. Тийм удахгүй би бүр ингээд залхталж харуулсан заяа. Тэг ингээд таадаа скинт ингээд алуулна баа. Шастад тоолсон юм. See ya.